гармоны тоглолт болчихж байгаа. Гэтэ энэ яг гармоны тоглолт бас биш. Дангаар яа тэгэл ер нь тэр хугацаанаас энэ хугацаа хүртэл юу туулсан бэ? Бүх юмны огцоо тэнд тайлагдаад тэр зэрэгс идэрж байгаа байхгүй юу? Жишээлбэл ингээд одоо ингээд нийтийн сайн сайхны төлөө зорьснороо хичнээн доромжлуулаад тий. Тэг хүн л юм шин дотор би нэрээ ингэж бодож байхад эдэр намайг ингэж тэгж бодно штэ. Тэгэл дээрэс нь анхныхаа ингээд нөхөр хаягдаал тий. Мэдээж ад жаргалтай байгаагүй л ойлгомжтой тийм үстэй. Тэр нэг тухайн үед л яг одоо бодвол маш залуухан дөнгөж 32 таа ингээд төрсөн миний хувьд бол залуу. Тэг дүр төрхийн үед ч үнэхээр хүүхдлээс юм байлээ. Тэг тэр үед чи ингээд нөө сэтгэл готрол болоод байгаа ч мэдэхгүй анхны төрөлт учраас ингэдэл юм баг гэж одоо тэрс бүх юмыг тиссэн. Тэгээ дээрэс нь нөгөө жирэмсэн байхад өчнөө хамгийн дотны хүмүүс навширж байгаа шүү дээ. Тэр байрны яг тийм нь чи хамгийн мухай. Тэр байшингийн хэрүүл болоход би 5 жил ахан дүүс байж ээж аваасаа илүү их хэвээр өөрийгөө зориулж те хамаг юмаа ингэж хуваалцаж ингэсэн хүмүүс мэл хамгийн мухай юм хийж байгаа шүү дээ. Тэр амар зөв юм байдаг. Яг энэ мэдрэмжүүд хүнийг үнэхээр хүн яагаад ийм байдаг байна гэдэг энэ асуултыг гаргаж ирдэг байхгүй.